Жишээлбэл 1961 онд Монгол Улсад Шинжлэх ухааны академи түүний бүрэлдэхүүн хэсэг болох байгалийн ухааны салбар хүрээлэнгүүд байгуулагдсан нь дэлхийн шинжлэх ухаан, техникийн хувьсгалын эрен үетэй монголчууд хөл нийлүүлэн алхаж үндэсний сэхэтнүүд үндэсний эрдэмтдтэй болсон нь Монголын ард түмэн хөгжил дэвшлийн түүхэндээ олсон онцгой тэмдэглэлт үйл явдал байлаа. Монгол улсад физикийн шинжлэх ухааныг бодлого зорилготой хөгжүүлэн орчин цагийн техник технологийн аливаа ололт амжилтыг улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд түүчээлэн авчирсан эрдэм шинжилгээ судалгааны уган байгууллагуудын нэг бол Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэн билээ. Физик технологийн хүрээлэнгийн судлаачид хэмжилтийн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг автоматжуулах, цөмийн физикийн ололт амжилтыг практикт нэвтрүүлэх, байгаль орчны бохирдлыг хянах, эх орны эрдэс түүхийд уламжлалт болон шинэ материалын бүтэц найрлага, физик химийн шин чанарыг тодорхойлох, нарны энергийг захилгаан, дулааны энергид хувиргах зэрэг улс ардын аж ахуйд ач холбогдол бүхий хавсрах судалгааны ажлыг явуулж байна. Эдүүгээ тус хүрээлэн 100 гаруй эрдэм шинжилгээ инженер техникийн ажилтнтай, дотоодын болон гадаадын олон орны судалгааны багуудтай хамтарсан 20 гаруй төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тус хүрээлэнд физик электроникийн, дээдлийн технологийн, нанотехнологийн орчин үеийн лабораториуд ажиллаж байна. Эдүүгээ манай эрдмийн хамт олон физикийн шинжлэх ухааны суурь судалгааг орчин үеийн түвшинд явуулах, экологи эдийн засгийн өндөр үр ашигтай технологиг нутагшуулах, шинжлэх ухаан суурилсан бизнесийг хөгжүүлэх зорилгоор олон улсын судалгааны хамтарсан төсөл хөтөлбөрт оролцож, шинэ мэдлэг бий болгох, түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны ач холбогдлыг нийгэмд сурталчлан таниулах, техник технологийн шин шийдлийг нэвтрүүлэх, Монгол залуусын оюуны чадамжийг дэлхийд таниулах үүргээ нэр төртэй биелүүлж явна.